Дөнгөж сая усанд орчоод тэгээд жоохон унтаад тэгээд сэрж ийн. Цэвэн их гэж байна. Миний ус хийм маань нэг иймэрхүү. Яг угаасны дараа үнэхээр гоё. Жоохон 1 хоноод 2 хоноод ирэхээр буржгар нь сулраад ирдэг. Энийхээ учрыг жоохон олж агаад үсээ явахана. Үсээ явахана гинэ. Хоолой хийнэ. За нэг иймэрхүү болгочлаа үсээ. Цэвэнгийнхаа юмуудыг бэлтцсэн байгаа. Одоо тэгээ цэвэн гайцгий ногоонууд маань энд байна. Тэгээ маха тэнцэл өглөө гаргасан нилээн хилцаасан байна. Тэгээ гурил хөрөгчийн дотор байгаа. Тэгээ бүгдийг халаад газ цэвэн гайцгий. Тэрнээс өмнө харин өөрийнхөө хоолыг идэхгүй яах вэ? Газан билээдэг байдаг болохоор тэгээ дээр нь тавьдаг нэг ийм төмрийн юмнууд байдаг. Тэгээ энийг яаж угаад юм бэ? Ийм төмрийн юмыг юу яаж угаад ийм угааж болт юм хоолны үлдэгдэл энэ төр болсон жоохон муухай харагдаад байгаа байхгүй юу? Хэрэг мэдчихвэл надад хэлж өгөөрэй. Би камеранда ийм линз авсан байхгүй юу? Тэгээ энэ линзийг бүгдээрээ хийхээр яаж өөрчлөгдөж шууд харъя. Энэ өнгөн хэр өөрчлөгдөж байна? Жоохон л өөрчлөгдөж байна. Тэ нэг жоохон бараан болоод байгаа юм уу? За одоо энэ линзийг бүгдээрээ хийж үзье. Энэ болохоор жоохон юм wide болгодог. Гэтэ би энэ линзигээ өмнө нь нэг удаа хайж исэн. Бали явж байхдаа хаяад тэгээ солонгосоос авсан юм байна. Өнөөдөр би нэг гоё бичлэг хийх санаатай байна. Тэр нь би түрүүний жоохон ингээд юу ч хиймэргүй санагддээ штэ. Тэгж жагаад сая нэг цаг унтчаас ирсэн чинь амар гоё сэргэлт аваад тэгээ одоо жоохон бүгдээрээ янз бүрийн гоё бичлэгтэй. Миний шүл маань бүр хуурга болчих. Гурвалжин будаатай миоктай шүлээс ахгүй юу? Миний өөртөө хийсэн хоол нэг иймэрхүү. Би энэ шүлэнд амар дуртай. Яг удаа хийж идэж байгаа шүлэг. Уус байгаа нөх юм биш байг бол. Би өнөөдөр талах барьсан. Миний хийсэн талах юм байна. Ийм үзэмтэй, хушигтай. Ийм талах болсон. Талха бариад зурчихлаа. Одоо яах вэ? Яа, за би дөнгөж цай унтаж байгаа сэрлээ. Нэг тийм нэг гоё десерт хий. За ингэн заяа. Надад ийм нэг Орео байгаа байхгүй юу? 3 шишгийг байхад болох юм болов уу? Стробери байвал строберигээр хийж үзвэл гоё болно. Ингээд сайхан чигчээд өгнө. Одоогийн байдлаар нэг юм түрүүний нөгөө бэлдсэн Ореого нэмээд дахиад тарга хийн. Одоо голоор нь жоохон часгийсан амд оруулахын тулд киви, blackberry тэр чинь ер нь жоохон чихэрлэг биш, эсэглэн тавтаа. Дахиад cookie cream хийгээд за нэг иймэрхүү харагдаж байна. Энэ шилээ хажуудлаар нь барианаараа ингээд өчгөр өнгөлөг харагдаж байна. Топпингд нь болохоор за би өөртөө байгаа юм 2 blackberry-г хийж байна. Цэнгэснаас нэг хитгэнийг л хийж байна. Гранола овёсноос жоохон жижиглүүр оруулах үүднээс нэмээд тэгээд гэртээ байгаа энэ хушганы самар холооны өр
нийтийг нэмээд тэгээ доор нь бас нөгөө чиа үртэй хийх юм бол бас бүр гоё. Хийчихсэн. Энд дулаан байдаг байсан одоо ингээд миний үздэг. Болсон байвал яах вэ? Яна гаднах нь нилээ бор болчихжээ. Надад шоколад байна, пинат баттертай байна, самартай үзэмтэй байна, эсвэл энгийн байна. Дөрвөн төрлийн сонголт манад байна. За энийхэн зургийг нэг тараадах. Гэхдээ би ингээд уцаараа зураг дарах гэхээр амар сонин гараад байгаа хгүй юу? Одоо тэгтээ дэжгүй гарч ийн. Гайгүй гэрэл тэгээ дээр нь цагаан юм бэкграундтай болохоор ингэж харагдчих. Зүсэж үзье. Пинат баттертай юу нь ямар болт юм бол? За доторх нь нэг иймэрхүү. Жохон гэхдээ яалтчгүй хөргөх хөстэй байд юм байна. Би тэгтээ яг өндөө тисгүй байгаа болохоор халуунаар нэгдэж үзье. Би пинат баттер нүгэн дээр нь тавьсан. Гэхдээ дашаа уурсан байна. Агуулсан хөргөх хөстэй байна. Тэгвэл няцсанхай байна. Гоё байна. Гоё надад хөргөх хөстэй байна. Хөргөөч гоё. Cupcake хүү нэг одоо юу гэх muffin хүү юм хийлээ. За одоо нүрээ бодох гэж байна. Тэгээ нүрээ бодчихад харуулъя. За нүрээ бодоод болчлоо. Одоо гарах гэж байна. Өнөөдөр хит хитэн хийх юмнууд байгаа. Удалчин орох ёстой. Бүжгийн плажа янзлуулах ёстой. Бүжгийн гуталаас авах ёстой. Нэг найздаа бэлэг авах ёстой. Ер нь бол нэг тиймэрхүү чухал ажлууд байгаа байхгүй юу? Одоо юутэйч бүгдээрээ хамт гарыг миний өнөөдрийг надтай хамт өнгөрүүлээрэй. Мейкап маань нэг иймэрхүү боллоо. Иймэрхүү хувц өмсчлөө. Энэ мейкапны хаа ширийг энэ ч нээр гаргаад ирсэн. Тэгээ компьютераа өрөөндөө оруулсан байгаа.
За тэгээд нэг иймэрхүү гарлаа. Бай бай миний өнөөдөрт амжилт хүсээрэй. The train on platform 1 goes to Gordon via Central, Town Hall, Wynyard, Milsons Point, North Sydney, then all stations to Chatswood. Ихэд яана гэдэг Эхлээд Penshurst гэдэг газар руу очиод нөгөө ойдолцоо орно. Харамаатай биш юм уу? Чи яасан юм идэж байгаа юм уу? The next train to arrive on platform 12 goes to Cronulla via Kogarah. First stop, Sydney, then Walleye Creek, Rockdale, Kogarah, Carlton, Allawa, Hurstville. Миний саяны хэлсэн юмнуудыг сонссноо. Ер нь л миний хийх гэж байгаа ажлууд юм хүү байна. 2:30 on Saturday. Thank you. Thank you so much. За миний нөгөө эрхийг зориод байсан, эрхийг хүсэж байсан дэлгүүр маань энэ байна. Энд Vivads гэд энэ рүү орцгоё. За энэ дэлгүүр нь миний сонирхож байгаа гутал юм баггүй юу? Энд ихтэй 10 см юм байна. 10 см бол надад арай л өндөртөн. Тэгээд нөгөөх нь болохоор 7.1 гэхээр юм жижигхэн харагдаад байдаг. Одоо тэг өмсөж үзээдэг. За өнөөдөр бол нэлийн гоё гэж гадуур явдаг өдөр байна. Нөгөө гутлын дэлгүүр ороод гэсэн чи яг миний надад таарсан сайз нь байхгүй байна. Тийм болохоор би онлайнаар захиалахаар болчлоо. Тэгээ яг одоо би энэ Москва тавиар явж байна. Одоо энэ хавьд би нэг кофе шоп олж суух гад тэгэд нэг юм идчихэд 0 ороод манай байрны маань гэрээ удахгүй дуусгаж байгаа. Дараачийн байранда орох уу эсвэл гэрээгээ сунгах уу гэд. Манай байр ер нь бол яг хөө дэжгүй гоё тэгээ цэвэрхэн байдаг. Гэхдээ нэг юм нэг өрөөндөө кондишн байдаг байхгүй юу. Тийм болохоор тэр нь жоохон асуудалтай байдаг. Халуун болохоор өвөлж гэсэндээ ер нь жоохон даарад. Нэг өөр байранд аплайдсан чинь өөр материалууд нэгж чинь. Тэгээ тэр материалуудаа юутай ч явуулгаад тэр нэг кофе шоп болоод би дөнгөж цай бодлоо. Би ингээд солонгос яваад ингээд гадагшаа явахаараа амар ингээд байнга орж байгаа юм болгон идж байгаа ууж байгаа бүх юмаа харуулаад бичлэг хийгээд идэм байж. Ингээд амьдарч байхдаа би ерөөсөө яагаад ямар ч тийм бичлэг хийдгүй юм бол гэж би гинэт бодлоо. Тэгээ яг хийж л байна л да. Гэхдээ ерөөсөө хийдгүй юм байна гэдгээ сая анзаарлаа. Гэртэл ер нь бичлэг хийдэг те. Тэгэхээр ер нь бас гоё гадуур явж байхдаа бичлэг хийж ивэл бас гоё юм байна гэж бодлоо. Payslip, tax return энэ төр тэтрээгээ явуулаадахыг тэгээд нэг идэх юм захиалчлаа. Тэгээ хоолоо ирэхээр нь та идэд харуулъя. Би юм салмонтэй сэндвич тэгээд ийм манго смути авсан байна. За одоо амсаж үзье. Нилээн тийм өтгөн байна. За ястаар явгүйгээр л явлаа. Уг нь бол хит хитийн юмнууд хайж явсан байхгүй юу. Тэгсэн чинь бас яг ингээд сэтгэл таарсан юм олдохгүй. Яг зориод ирсэн чинь хайж исэн юм маань алга. Нэг нь тэрсэн юм чинь ингээд туртаа уух юм авах гээд захиалцсан хүлээгээ сууж байна. Мачигаас энэ харагдаж байна. Найзынхаа хүүхдэд нь эсвэл найздаа ингээд бэлэг авмаар байгаа байхгүй. Тэнгүүт яг юу авахаа мэдэхгүй. Тэгээд нэг юм хэрэггүй юм авчих юм шиг санагдаад сонио хэрэгцээгүй юм авчихудаа гэж санаа зовоод авах гэж байгаа л болоод хувцас сунаар ер нь жоохон дэмий байдаг гэж би сонсч ирсэн баггүй юу. Хувцас жоохон нэг тэгээд манго coconut smoothie байсан биш.
За одоо шинэ меню гарсан байсан юм байна. Уг нь тэрийн туршилсан бол тэгээ ер нь бол толгой гарчлал юу авч өгвөл арай хэрэгтэй гэдэм болоо гэж бодоол байна. Тэгээд нэг ер нь бол жоохон үр дүнгүй энэ төв рүү орж ирэлт болчлоо. Завах юм аавь. Хамаас иж байгаа тэгээд төлөвөө харъя да. Би энэ уух юм бүр ингээд анх хэвчээснээс хойш ууж байгаа заяа. Анх ирчээд донтчихсон мачигийн зүгээр энэ манготой смути яахгүй юу? Тэгээ би дээрээс нь бабл нэмүүлчдэг. Тэгэнгүүт бабл tii шиг хэлчихдэг. Би бабл тиний амтнд нь 50 дахь тавчтай байсан. Тэгээд энд ирснээс хойш ер нь нэг тийм бабл tii нэг хой санагддаг. Тэгээд зүгээр смути мах дээрээ болохоор смути явчихсан. Амар. Энийн нэр нь болохоор cheese foam mango smoothie тэгээд баблтай. Надад хамгийн хаалгасан дээшлийн крем нь. Мачигийн энийг авч явж үзээрэй.